Үчи мэнд үргийн үзэгчтэй Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулинд Монголын үндэсний олон нийтийн радио телевизэн нам эвсэл бие даан нэр дэвшигчдэд сонгуулийн сурчлагын төлбөргүй нэвтрүүлгийг хүргэхдээ бодит тэнцвэртэй нэг талыг баримтлахгүй хараад бус байх зарчмыг баримтлан ижил тэнцүү цагийг олгоно гэж заасны дагуу Монголын үндэсний олон нийтийн радио телевиз бүх нэр дэвшигчтэй хуваарийн дагуу оролцуулж мөрийн хөтөлбөрийг танилцуулж байгаа үлээ. Ингээд студиуд дараагийн нэр дэвшигч хүрч ирсэн байна. Та бүхэнд нэр дэвшигчээ танилцуулъя. Улсын их хурлын сонгуульд иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигч Аюуши Мөнхбат иргэний хөдөлгөөний намын дэд дарга. Танд энэ үчи мэнд үргэе. Үчи мэнд. За тантай өмнө би студиуд бас ярилцж байсан. Таны хувьд бол одоо Монголын залуучтай холбооны ерөнхийлөгч байсан үеийг би сайн санаж байна. Одоо тэрнээс хойш ер та битгүүрийг таараагүй маань та бас нэг олон нийтийн дундыг харагдахгүй байсан. Хаагур юу игээд ирв? За нилээдгүй орой болсон байна. Үжигчтэй бас зочоогоод яах вэ? Тийм учраас та мань бас их жочир асуулт битгий асуугаарай. Тэгээд хүмүүсийг бас унтах гад сайхан бэлдэж яхад нь хоёлаа бас энгийн сайхан яриа өгье гэж. Тий. Яг уу Монголын залуучдын холбооны ерөнхийлөгч байх үеэсээ бас бидний эхлүүлсэн нэг чухал ажил бий. Тэгээд тэр нь юу гэхээр Монгол залуу хүн гэж ер нь хийм. Монгол улсын иргэн байх нь ер нь ямар үнцэнтэй юм. Одоо бид нар нөгөө иргэний хандгаа гэж төрийн ордонд зохион байгуулдаг. Манай үндэсний телевизийнхэн байнга одоо шууд дамжуулдаг сайхан үйл ажиллагаа биш үү? Тэгээ тэрэн дээр хүртэл иргэний хандгаа өргөё гэхээр хандгааных нь үг ямар байх юм. Тэгээ Монгол улсын иргэн гэж ер нь хийм гэдэг ингээд маш их олон эрэл хайгуулууд тэр үеэс эхэлсэн. Тэгээ тэр Монгол хүн гэж ямар байх вэ? Монгол залуу хүний эрхэмлэх хийсэн зүйл гэж бид энэ хөдөө энэ Монгол хүний үнэт зүйлийн талаар энэ яриагаа өргөдөж байгаа. Одоо бидний үеийн залуучуудын бүгд мэддэг болсон одоо зүйлүүд ч дээ. Тэгэхээр энэ бүгдийг чинь бид нар яг үнэн зөв гаргаж ирж. Тэгээд тэр өргөж байгаа хандгаатаа бас бүгд чин үнэн бэлэн байдаг ийм л залуу үеийг бэлтгэх нь өөрөө Монголын залуучдын холбооны гол ажил байсан. Тэгэхээр энэ үед эрэл хайгуул явсаар угаад маш их гүн гүнзгий. Өөрөөр хэлбэл монголчуудын язгуурын өв соёл дээшлээд дахиад Монгол төр гэж ямар байх юм? Монгол засаг нь яад юм? За Монгол төрийг өргөнө гэж ер нь ямар үйл ажиллагааг хэлээд идэм гэх мэтлэнгийн маш гүн гүнзгий юм руу орсон. За дээр нь дахиад бидний соёл иргэншлийн асуудал. Тэр соёл иргэншил дотроо бидний одоо өвгдээцийн буюу нүүдлийн соёл иргэншил маань одоо юу юм бэ? Энийг яаж авч явдیں۔ Хаана хэрэгэлдэм? Хизээ тэр соёл өөрөөр хэлбэл үр дүнгээ бидэнд өгдөм гэх мэтлэнгийн асуултуудад бүгдэнд нь хариултыг нь олох ийм л бас нилээдгүй нэг хүний хувьд бол бас нэг амьдралын үеийн бараг 3/1-тэй тэнцэх үйс ийм том судалгааны ажлыг бас анд нөхдүүдтэйгээ хийж гүйцээлээ. Тий. Ер нь одоо маш олон зүйлийн эрэл хайгуулд бас мордсон гэж би бас ойлгож харж байна л да. Тэгэд студиуд тантай ярилцахаас өмнөөс зөвхөн энгийн хууч хөөрөөд ингээд байж хахад та бас зөвхөн ингээд Монгол хүн бол ер нь ингээд уулахад газар шороо ус тийм ээ газар их дэлхийтэйгээ ер нь бол нүүдэлчин хүн бол одоо хүн газар их дэлхийтэйгээ хүн холбоотой юм а гэд та бодохоор энгийн зөвхөн хүүрнүүд байж байсан. Тэгэд энэ бас хүн бол би бас унтаж амрахынхаа өмнө ч бас боддог л да газар их дэлхийгээч гэдэг юм уу те хүн чинь ерөөсөө хүн холбоотой байдаг шүү. Энэ талаар бас энгийн хүүрнүүд ямар санагдаж байна танд? Гэхдээ ерөөсөө хүн гэж энэ зүйлийг чинь яаж өөрөөр хэлбэл бүтээсэн юм. Ер нь хүний зорилго өөрөө юу юм те. За хүн ингээд амьдрал оршихын хувцастай ягаад нийгмийн харилцаа заавал хэрэг болдгийг. Дээр нь хүн үнд цэвлийн хувьд ягаад энэ төр гэж зүйлийг танин мэдэж өөрөөр хэлбэл гаргаж ирсэн юм гэж тий. Тэгэхээр энэ төр гэдэг чинь өөрөө хин нэг нь авчдаг ч юм уу, хин нэг нь өөрөөр хэлбэл үгүй болгочдөг ч юм уу, эсвэл Оросын төр Монголын төрч гэдэг юм ингээд тийм зүйл бол ерөөсөө байхгүй. Энэ төр гэдэг бол ерөөсөө оюун санаат хүн төрлөختний ерөөсөө энэ оршин амьдрах явцдаа олж авсан хамгийн том үнд зүйл нь баггүй. Тэгэхээр энэ төрийн чанарт тэнцэж гэнүү тэнцэхгүй гэнүү гэдэг яриа байх хэрэгтэй болохоос биш. Төрийг аавна, төрөө болоалгачжээ. Эсвэл одоо юу гэдэг төрийг эзэлсэн хулгайч нар гэдэг ч юм уу. Ийм ойлголт ерөөсөө байж болдгүй юм байлээ. Тэгэхээр төр гэдэг бол бидний хамгийн ариун нандин бидний өвөг дээдсийн олон зуун жилийн амьдралын явцад олж авсан ийм л том үнд зүйл. Тэгэхээр энэ үнд зүйлийг л одоо манай иргэний хөдөлгөөний намын андууд жинхэнэ байх ёстой байранд нь гаргаж тавьж нийт ард олондоо таниулж энэ бас таниулсныхаа үр дүнгээр ирэх одоо 4 жил улсын хурлыг
одоо авч явах гол нам гол бас улсын хурлын гишүүдийг одоо нийт ард түмэндээ санал болгож гаргаж ирж байгаа тийм. Тийм ээ тий. Төр төвшин бол төмөн олон амгалан байдаг шүү дээ тийм ээ. Ерөөсөө л тийм. Тэгэхээр төр бол угаасаа төвшин байдаг зүйл. Тэгэхээр тэрийг төвшин биш болгож байгаа зүйл нь тэрийгэ таниагүй хүмүүсээс л хамаарч төвшин биш байгаад байгаа. Тэгэхээр ард түмэн бол төрөө өргөлдөө эдэлж байдаг. Одоо бидний намын бүхэл үйл ажиллагаа жишээ нь амар мэндүү гэж эхлээд их төрийн минь сүлд өршөөл гэж өндөрлж идэг. Тэгэхээр энэ бол монгол хүний бүр заяанаасаа монгол хүнд өгөгдсөн энэ л одоо мэдчилгээ, энэ л үдэлт байхгүй юу? Тий уламжлал юм а тий одоо өчнөө мянган жил одоо өвөг дээц элен солонцаас маань ингээд үеийн үед ингээд өнөө цагийг хүртэл одоо алтан дэдгэрэнд бол нэг сайхан үг байдаг. Мэдгээ хариуц, мэдхгүйгээ даатгачгаал гэж. Тэгэхээр их төрийн сүлд өршөг гэдэг бол ерөөсөө их төрдөө мэдхгүйгээ даатгаж байгаа тэр л өөрөөр хэлбэл даатгал байхгүй юу? Тий. Тэгээ мөнх хөвтөнгөрөө шүтдэг тийм ээ төрөө дээдэлдэг энэ л уламжлалтай сайхан ард түмний үр сад гэдгийг бид бас ойлгох ёстой. Ерөөсөө тэнгэрийн санаа байхгүй юу эс бүтэх гэж их эзэн хаан маань бол хэлсэн шүү дээ. Тэгээ өчигдөрхөн бид нар намын ээлжид их хурлаа хийлээ. Тэгээд энэ ээлжид их хурлаар улсын дээд шүүх зөвшөөрснөөр бид нар бас өөрийн одоо бэлэг тэмдэгэ яг энэ Монгол өв уламжлалаараа Монгол сүлдээ одоо бүтээж ингэж залсан байж байгаа. Тэгэхээр энэ сүл дээрээ бид нар одоо нийт намынхаа байгууллагуудыг одоо 1000 гаруй үүрүүд за дээр нь намын хороодууд гэдэг ингээд бүгдээрингийн туг далбаагаар нь одоо сүлдлэх үйл ажиллагаа өчигдөр зохион байгууллаа. За мөн миний гарт байж байгаа энэ намын батлах бол одоо шинжлэгдээд өнөөдрөөс эхлээд нийт орон даяар тарж эхэлж байна. Тэгэхээр энэ батлахаар бид нар бас гишүүдэд сүлдлэх ийм ажлыг бас зохион байгуулж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл сүр сүлд, сүнс сүлд, сүр хүч гэж энэ гурван зүйл Монгол хүнд заавал байгаа. Тэгэхээр энэ Монгол хүнд байдаг энэ зүйлийг хүмүүс бас их андуурдаг. Өөрөөр хэлбэл нэгдчүүл хүчтэй байна гэдэг ингээд зарим нэг нам нь урай эднэр болгоод яваад байсан. Тэгтэл монголчууд бол угаасаа нэгдмэл үндэстнэрээ тэр чигтээ нэгдмэл байгаа ийм хүмүүс. Тэгэхээр энийг нэгдмэл биш байлгах гэж л өөрөөр хэлбэл сүүлийн 8 сонгуул 30 гаруй жил өөрөөр хэлбэл янз бүрийн харийн бодлого за тэр харийн бодлогод үйлчилж байгаа одоо харийн тарихтай хүмүүсийн өөрөөр хэлбэл хийсэн үйл ажиллагаа өнөөдрийн үр дүнд биднийг хүргэчихэд байгаа. Бид нар бол ерөөсөө л Монгол төрийн тарихаараа Монгол сүр сүлд, сүнс сүлд, сүр хүчээрээ Монгол хүн болгон өөрийгөө хурцлж босч сонголтоо зөв хийж энэ намаа бадрааж авч явъя л гэдэг ийм л үйл хэргийг одоо өчигдөр улс орон даяар тунхаглалаа тийм ээ. Тий. Тэгвэл нөгөө сонгуулийн хуулийн хаалтаар одоо бид нар жишээ нь их хурлынхаа нэвтрүүлгийг шууд дамжуулж чадахгүй байгаа. Дээр нь их хурл дээрээ бас дуухуур одоо хуурын их шиг татаж болохгүй гэх мэтлэнгээр ингээд ер нь монгол хүнийг 30 жил за ер нь 30 жилч гэж сүүлийн 700 жил ер нь бол сэтгэх бодхоос нь ахгуулаад хэл яриа хөдөлгөөний хорихын төлөөх бүхэл үйл ажиллагаа явсаар гоод одоо өнөөдөр эцэстээ тулж байгаагийн бас нэг тод илэрхийлэл нь сая би бас жишээ татаж ярьж байгаа. Тэгэхээр энэ намын батлах одоо орон даяар намын гишүүдэд маань тараагдана. Одоо аль хэдийн манай намын гишүүд гэхэд 160 мянга болсон байна. Тэгвэл тэр 160 мянга бол одоо энэ хуучин намууд шиг тийм хариуцлагагүй. За одоо юу гэдэг нэг сонгуул болохоор нэг сэргэж орж ирчээл маргааш нь гишүүнэнч мартагдчихдаг, наманч мартчихдаг тийм ээ. Тийм биш. Ягаад тэгэхээр бид нар энэ намын батлахыг олгох гол үндсэл нь 13 хариуцлагын гэрээ гэдэг зүйлийг өөрөөр хэлбэл бүх гишүүдтэйгээ байгуулж байгаа. Тэгэхээр энэ байгуулж байгаа гэрээн дээр өөрөөр хэлбэл төрөний тэр сүр сүлд, сүнс сүлд, сүр хүчийг бүрэн дүүрэн тухайн хүнээс ундруулан гаргах тэр бүхэл зүйлүүдийг өөрөөр хэлбэл бид нар бичсэн байгаа. За дээр нь үзэгчд маань ч гэсэн утгагүй бас энэ бүгдийг манай намын гишүүдээс бас олж үзэх бах. Тэгээд ингээд үзэхэд бол өөрөө ирэхгүй монгол хүн бүхэн сэрх монгол хүн болгон бадрах ийм сайхан зүйл байгаа. Бас энэ цаг ирж байна гэж бас. Ерөөсөө тэнгэрийн цаг болсон. Тий. Тэгээ энэ цаг өөрөө
бүх зүйлээ өөрөөр эцдийг заавал гаргаж ирнэ. Тэгэхээр тэрэнд нь харин хэн бэлэн байна вэ гэдэг л асуудал байгаа. Тэгэхээр их орой олсон учраас бас их улс төр яриад яхав. Би энэ намын батлахны ар дээр би бас таньс асуугаа сонирхоод байсан юм л да. Энэ одоо ингээ батлахыг харж байхад одоо бид бүхний одоо нэг ардчлаас хойш Монгол хүний бас нэг сайхан эрхчлөө бий болсон шүү дээ. Гадагшаа хилээндээ салгадаг болсон. Яг ингээд паспортаа дүгнэлттэй их төстэй. Тэгээд бас бэлэгдэл байгаа байх гэж хараад байна л да. Тэгээд энэ дотор бол маш их олон зүйлүүд байгаа. Тэгэхээр би энэ дээр зүгээр жишээлээд нэг зүйлийг уншиж үзүүлье. Их Монгол язгууртны Эрдэнэт 9 шинж. Өндөр уторгуйд эвээгч наран мэт илч гэрэлтэй. Өнгөт орчлонд эргэх жам мэт шудраг үнэн. Өргөн дэлгэхэд ачлагч байгаль мэт элбэг баян үлгий хажраад амьдрал мэт бүрэн бүтэн. Эзэн биеинд эцэг өвгдийн яс мэт цэвэр ариун удамт галдаа онгон сахиус мэт омог вардам өрх гэртээ өрлөг ижи мэт оюун төгс их төрдөө эзэн ноён мэт сүрхүч төгөлдөр эрхэт тэнгэрт их хаан мэт амар амгалан гэж. Тэгэхээр өөрөөр хэлбэл манай намын жирийн гишүүдээс эхлээд энэ 9 шинжинд бүрэн дүрэн төгс нийцэх юм одоо шалгуур тавигдж байгаа. Энэ шалгуурыг давсан болгон манай гишүүн болж байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн шинж чанарын асуудал ярьж. Тэгтэл цаана дахиад энийг амин чанар болгодог, дахиад мөн чанар болгодог, дахиад орон чанар болгодог, эрчим чанар болгодог. Өөрөөр хэлбэл 5 чанарын мөр дээр бүрэн дүүрэн тэнцсэн тэр эргүүн гэдэг одоо статуст хэн бэлэн байх ёстой юм бэ? Хэн энд хүрэх ёстой юм бэ гэд өөрөөр хэлбэл энэ бичиг баримт маань манай үндэсний болсон хүчний үндсэн бичиг баримт болж ингэж одоо намын батлах очиж байгаа. Тэгэхээр одоо гэрээгээ гэж бас ойлгож болох уу тий? Ерөөсөө тэр. Тий. Одоо таныг энэ бичиг баримтыг чинь үзэхдээ ямар эрдэм мэдлэг боловсрол таны боловсрол авьяас чадвартай юм бэ гэдгийг өөрөөлөд бүрэн дүрэн илэрхийлж байгаа. Тэгэхээр Монгол хүн болгон тэнгэртэй гэж бидний өвгөд хэлдэг шиг Монгол хүн болгон авьяастай, Монгол хүн болгон чадвартай, Монгол хүн болгон хөдөлмөрлөх хэрэгтэй. Дээр нь энэ бичиг баримтан дээр бас хүний үндсэн эрх, эргүүний дэгш эрх гэсэн хэсгүүд байгаа. Тэгээ энэ дээр бол жишээ нь энэ хүний үндсэн эрхтэр холбоотой түрүүний нөгөө миний хэлээд байгаа. Та бүдэд бас анх сонсож байгаа юм шиг боловч ясанд чинь цусанд чинь бичигдсэн маш нарийн юмнууд одоо хэлж очиж сэрэгдэж байгаа. За тэгтэл ардын бүрэн эрх гэж бас байгаа. Тэгэхээр ардын бүрэн эрхийг эдлэх нэг чухал өөрөөр хэлбэл үйл ажиллагаа нь энэ сонгуул байна. Тэгэхээр энэ сонгуулийг бид нар бас их зөв болгох, зөв байлгах ийм бас шаардлага бол бий. Тэгэхээр энэ дээр бас манай намын одоо үндсэн урай л да. Намын үндсэн урай. Тэгээ сонгуулийн урай бол Монгол сонголт гэдэг. Тийм Монгол сонголт гэдэг. Танай ерөнхий найрын бичгийн дараагаас хэлж ирсэн. Тийм байх. Манай. Ер нь бол намын үндсэн урайгаа та бас таньсан. Тийм намын үндсэн урай энд байж байгаа. Тэгэхээр энэ дээр манай намын урайг ойлгохын тулд манай энэ намын гишүүний андгар гэж байна. Өөрөөр хэлбэл манайхан андгай гэж ярьдаг. За байх үгүй, болох үгүй, мэдэх үгүй гээх үед чадах үгүй хэмээх үе явдал огт үгүй болж ялагдалгүй мөнх оршноо. Хэрхийг хөх мөнх тэнгэр эцэг та мань мэдхүлээ. Их төрийн минь сүлд өршөөг гэж. Тэгэхээр энэ тангаргийн үгэн дээр байж байгаа ялагдалгүй мөнх оршноо гэж. Тэгэхээр яавал ялагдалгүй мөнх оршдیں۔ Гэхээр байх үгүй гэдэг зүйл үгүй болвол тийм ээ. Болох үгүй гэдэг зүйл үгүй болвол мэдэх үгүй гэдэг зүйл үгүй болчих юм бол чадах үгүй хэмээх явдал үгүй болж бүгд ялагдалгүй мөнх оршноо л гэж. Тэгэхээр энэ удаагийн 2024 оны сонгуульд бол манай нам нэг ч ялагдагч битгий байгаасаа л гэж ингэж хүсэж байгаа. Өөрөөр хэлбэл сонгуульд оролцсон нам эвслүүд нэр дэвшигч нар цаашлаад сонголтоо хийсэн Монголын нийт ард түмэн бүгд ялагч байгаасаа л гэж. За баярлалаа. За тэгэхээр сонгуульд 2024 шууд нэвтрүүлэгт улсын хурлын сонгуульд иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигч иргэний хөдөлгөөний намын дэд дарга Аюуши Мөнхбат оролцлоо. Танд баярлалаа. Амжилт хүсье. Дахин уулзах юм бол тавь. За баярлалаа. Зүү зөнтэй ахалтгаа.